сайн байцгаана уу? Та бүхэнд 1984 онд бүтээгдсэн Өвгөн Арслан 2 хүүхэлдэйн кино хэрхэн бүтээгдсэн талаар товчхон танилцуулъя. Өвгөн Арслан 2 нь Монгол ардын сургаалт өгүүлэмжийн тулгуурласан бүтээл бөгөөд зохиолд Хүчитлаарай Бардам Арслан ухаан арга бэлэгтээ өвгөн дийлдэж байг харуулна. Энэ нь ухаан амьдралын туршлага нь дан хүчнээс илүү үнцэнтэй гэдгийг сургамжилдаг. Энэхүү бүтээлийг гараар уралсан хүүхэлтэй кадр бүрээр хөдөлгөн авсан бөгөөд хүүхэлтэйн их биеийг даавуу, утас, ноос, шавар зэрэг материалаар хийж дотор нь хөдөлгөөн хийх боломжтой утас эсвэл жижиг ёс байрлуулдаг. Ингэснээр хүүхэлтэйг янз бүрийн байрлалд хөдөлгөх боломжтой болдог. Дараа нь хүүхэлтэйний нүүрний хувирал, хувцас, жижиг хэсгүүдийг нарийн хийж бэлтгэнэ. Өвгөний хүүхэлтэйг бүх төрнөрөө туранхай биштэй 50 төгрөгтэйгээр харин арсланг том толгой, булчинлаг бие, сүрлэг дэлтэйгээр хийж дүрийн онцлогийг тодтогож өгдөг. Хүүхэлтэй бүх зүйл бэлэн болсны дараа тайдслыг хийж нэг кадраар зураг авдаг ба энэ нь стоп моушн арга юм а. Хүүхэлтэй маш бага хэмжээгээр хөдөлгөж, зураг авч, дахин хөдөлгөж, дахин зураг авна. Ийм байдлаар олон мянган зураг авсны дараа тэдгээрийг эвлүүлж хөдөлгөөнтэй кино болгодог. Ийхүү Өвгөн Арслан 2 хүүхэлдэйн кино нь их хөдөлмөр, төвчээр, ур чадвар шаардчааж бүтсэн Монголын сургалтын хүүхэлдэйн киноны нэг билээ. Олон жилийн найр хийж амар сайхан дан жаргаж гинэ.